За хагас коксжуулсан нүүрс бүгд хятад ард улсаас оруулж ирэхээр усантай холбоотойгоор хотын даргатай үүсэж байгаа асуудлын хүрээнд тав бас тодруулга мэдээлэл өгөөч. Хотын даргааны тухайд бол таныг бас ашиг сонирхлын зөрчилтэй байна. Дүүтэйгээ хамтарч бас тэзүү авсан гэдэг ч юм уу нэг иймэрхүү утгатай мэдээллүүдийг хийгээд байна. Таны хувьд бол одоо хотын даргатай ямар нэгэн хувьд ашиг сонирхлын зөрчил байгаа юу? Яагаад энэ хагас коксжуулсан нүүрсийг ер нь эсэргүүцээд байгаа юм бэ? Хагас коксжуулсан нүүрсийг яагаад эсэргүүцэж байна гэвэл нэгдүгürt нь гадаадаас нүүрс үйлдвэрлэгч улс нүүрс боловсруулсан нүүрсэнд төлж авмааргүй. Энийг бид нар массаар хэрглэж үзээгүй учраас ямар эрсдэл гаргахыг би хэлж чадахгүй. Миний хүлээлтээр бол хагас кокс гэдэг чинь өөрөө улаасаж тортог байхтай шатдаг зүйл. Шатаахынд бол маш сайн үлээх хэрэгтэй. Тэр хэмжээний үлээлт яндан таталт байхгүй бол дутуу шатаад угаарын хий гардаг. Тэгэхээр дахиад юм угаарын хий асуудал үүсэхгүй. Дүн өвлийн үүдэн дутаа гардгаараа гарна. Тэгээ бөө хил ам бол хаана нөгөө мөг гэдэг. Энэ бол эрсдэл юм. Зарчмын хувьд гадаадаас түлшээ аавна гэдэг нь бол би бол хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй. Хоёрдугаар нь улсын хурлын тогтоол гарчсан. Улсын хурлын тогтоол 6 сарын 5-нд юу гэж гарсан гэхээр түлш утаа гаргадаг түлш 100 нь төсвийн мөнгө зарцуулахгүй. Тэгээ энэ тогтоолыг зол жаргал гаргаагүй. Энэ бол Монгол Ардын нам, Ардсан нам, Хүн нам, Иргэний зоригногоо нам, үндэсний эвсэл бүх талаас орсон том ажлын хэсэг утааны сонсгол хийгээд ярилцж байгаад төсөл гараад улсын хурал баталсан. Тэрний дараа нийслэлээс тендер зарлалцсан. Тендер нь болохоор нүүрсэн түлш ятаас авна гэдэг. Тэгэхээр нэг бол тендерээ цуцлана гэсэн үг. Эсвэл тогтоолоо нэгдсэн чуулганаар хилцэж өөрчлөнө гэсэн үг. За энийг ярих дээр зэрэг энэ зол жаргал чинь улсын хурлын гишүүн болохоос өмнө талхчин байсан юм байна. Талх зарж исэн юм байна гэдэг яриа явж байгаа. Тэр нь юу гэхээр зэрэг талхчин хүн талх зарна. Багш хүн хичээл заана. Инженер хүн тооцоо төсөл хийдэг. Олон төсөл дээр зөндөө олон дэд зүүн дээр ажилласан. Дүү нэртэй ах нартайгаа инженерүүдийн багаар. Энэ бол зүгээр л одоо өдөр тутмын хоол олж идэх зүйл. Тэр хизээч тийм тэрбум төгрөг хүрдэг ажил биш. Манай инженерүүд бүгдээр мэдж байгаа монголчууд хэдэн дөрвөн цалин авдаг бил. Тэгэл баг болж ажиллаж байгаа ийм л зүйл. Тэр нь болохоор нүүрсийг хийжүүлээд Эрдэнэс 5 толгойч одоо нэг говьд байгаа уурхаа чинь кокстой нүүрсийг хятад зараад эрчим хүчний нүүрс бол бурдуултгүй бараг хаягддаг байхгүй. Тэрийг цаашдаа яах юм? Тэгээ тэрийг хийжүүлээд химийн бүтээгдэхүүн хунцар үйлдвэрлээд экспортлох гэдэг концепцээр нүүрс хийжүүлэх үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлээр би зөвлөх инженерээр ажилласан. Тэрийг аваачаад шахмал түлштэй холбож байгаад шахмал түлшний үйлдвэр дээр ийм том юм хийсэн байна гэдэг 50 тэрбум төгрөг гэдээсэн тэрийг нь бол би мэдэхгүй юм байна. Тэгээ тэрнтэй холбож тайлбарлаад л. Тэгээд ингээд нэг улсын хурлын тогтоол нийслэлийн шийдвэрээр нийцүүл. Гадаадаас хагас кокс авах бол эн чинь дими гэж ярихаар талхчин талх зарж исэн байна гэж яриад идэг. Тэр би юу ер нь болмоор байна. Зүгээр ажиллаа хийгээд бид нар ч ажиллаа ийн, бид нар ч ажиллаа ийн шийдвэр нийцтэй авах ёстой. Тогтоол гарсан учраас тендер цуцлагдана. Эсвэл тогтоолоо өөрчлөх асуудлыг банкны ороогоор орж ирээд улсын хурлын жуулган дээр хийх ёстой. Миний байр суурь бол маш тодорхой. Монголчууд гал тогоондоо галаа түлхэх гээд нүүрснээс их юм байхгүй улс гадаадаас нүүрсэн түлш авчирч төлнө гэдгийг бол зөвшөөрч чадахгүй. Таныг улсын хурлын гишүүдийг лоббидж тогтоол гаргуулсан гэдэг ийм зүйлийг хотын орлогч дарга нь хэлээд байж байна. Энд дээр юу вэ? Одоо дөнгөж улс төрч болж байгаа шүү дээ. Анх удаа сонгогдсон. Би тэгээд улсын хурлын гишүүдийг лоббиж ирсэн нэгдсэн жуулган дээр 126 гишүүд нөлөөлж байгаа тогтоол гаргадаг бол улс төрчний хувьд сайхан л бид надад юм чад үнэхээр байхгүй. Тэгээ энэ ажлын хэсэг чинь миний одоо санаж байгаагаар дийлэнх нь Монгол Ардын намын хүмүүс байх. Ардсан намынх нь илүү олон байх. Тэгээд бусад намууд, Хүн нам, Иргэний зориг, үндэсний эвсэл. Энэ гишүүдийн хилцэж байгаад гаргасан санал дүгнэлт байхгүй. Түрүүчийн 7 хоногт Ардын намын гишүүд голдуу, тэгээ бусад намын гишүүд орсон нэг юм ажлын хэсэг. Одоо мөнгийг утаа гаргадаг энэ түлшинд биш. Сууцанд нь, байшинд нь гэрт нь оруулъя. Тэгэх юм бол дараа нь утаа буурнаа. Ягаад гэвэл яаралтаа түлшинтэй мөнгө оруулахыг гисээр байтал яаралтаа одоохондоо гэж байгаа мөнгө чинь урт хугацааны шийдлийн мөнгийг зарчаад байгаа байхгүй юу. Тэгэхээр урт хугацааныхаа юмд орё гэдгийг Монгол Ардын намын гишүүд голдуу дэмжиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зол жаргал тийм лоббиддаг чадaltaй юм биш. Өмнө хагас коксжуулсан нүүрс оруулж ирж туршилт явуулж ирсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхэд ер нь ямар үр дүн гарч ирсэн бэ?
Одоо тийм том хэмжээний туршлага хийгээгүй бах уу? Зүгээр шатаалтын туршилт хийгээд ялгарч байгаа хийн дээр нь үздэг. Тийм туршилтыг бол энэ тэнд хийсэн. Миний мэдх юм байна штэ. Одоо энэ үйлдвэрлэж байсан байгаа шахмал түлшнээс хагас коксын түлш бол хамаагүй бага тортог гарна. Тэр хоёрын дунд зүгээр байгалийн сайн чанарын дунд хэмжээний дэгдэм хийдэ буюу тортогтой үнс багтаа энэ шахмал түлш чинь маш өндөр үнстэй байхгүй 25-аас 30% нийтлэнгээр тийм болохоор дотор шатжуугаартай. Үнс багтаа тийм нүрсийг шигшээд жигтгэн бүхлэгтэй болгоод уутлаад хэрэглэх юм бол тэрнээс илүү сайн гарна. Тэгэхээр зэрэг хагас коксноос арай их тортог гаргана. Гэхдээ энэ нийтлэнгээр гэж байгаа түлснээс хамаагүй дээр байна. Тэгээ байгаа сайн нүрсээ ашиглаад томын шигшиж уутлаад жижиг юм чинь нундаг шүү дээ. Нундгийг нь л шахах хэрэгтэй байхгүй. Ийм зөвлөмжийг л би өгч ирсэн. Тэгээ тэр байр суурин дээр л байгаа. Техникийн хувьд бол. Гэхдээ энэ бол миний бодол. Хятадаас нүрс авахгүй гэдэг нь бол миний бодол. Улсын их хурлын тогтоол бол миний тогтоол биш. Монгол улсын их хурлын тогтоол. Монгол улсын их хурлын тогтоолыг засгийн газар нийслэл хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр тэрийг хэрэгжүүлэх ёстой. Эсвэл тогтоолын өөрчлөх асуудлыг ярьж болно. Юм ном журмаараа л явах ёстой. За баярлалаа.